Мэдээллийн нурмадаар та амьсгаж чадаж байна уу? Олон зуун нээлттэй зов дуусахгүй файлууд замраагүй тэмдэглэлүүд. Таны тарих хайл чиглэх тэр агшинд тусан чиглэлээ биш гэж юу? Тэгвэл харанхуй дундах гэрэл мэт таны хувийн туслах ноутбук илээн ирлээ. За бүгдээрээ Google-ийн ноутбук LM-тэй танилццгаая. За тэгэхээр мөн адилхан түрүүчийн видтэй адилхан яг үхээр за аппликейшнээр нэвтрэх шаардлагатай бол 9 цэг дээрээ дараад ноутбук LM-ийн логон дээр дараад орно. Эсвэл бас мөн адил браузер дээр new notebook LM гэж бичээд орж ирлээ. За бүгдээрээ application дээрээ клик хийгээд нэвтэрч оръё. За энэ ингээд миний юу байгаа. Ноутбук LM-ийн маань одоо хувийн лаборатори харагдаж байна. За тэгэхээр би хувийн өөрийнхөө судалгааны энэ лаборатори руу хэрэг шинээр одоо судалгааны материал үүсгэх гэж байгаа бол create new гэдэг үүсгэж чинь. За тэгэнгүүт ингээд бид нарт ингээд шууд харагдчихээн. За энэ маань юу вэ гэхээр их усруудээ энэ дээр ингээд оруулж өгдөг. За би вебээс оруулах гэж байгаа юм уу тий? YouTube-ийн бичлэгийг энд оруулж агаад их усрээ болгох гэж байгаа юм уу? Эсвэл би ямар нэгэн файлуудыг одоо энэ судалгааныхаа их усрыг болгох гэж байгаа юм уу? Эсвэл миний драйв дотор байгаа материалуудаас авах юм уу? Эсвэл би одоо текст хуулж тавих юм уу тий? За миний тохиолдолд болохоор би одоо шууд текст хуулж бичнэ. За текст хуулж бичихдээ би юу бичих вэ гэхээр би нэг ерөнхийдөө юу яах гэж байгаа маа. Их сурвалжуудаа бол ерөнхийдөө текст хэлбэрээр өгөх гэж байгаа маа. За энэ тохиолдолд би яах вэ гэхээр саяны юуг сонгосон бэ гэдэг та хараарай. Энэ note гэдгийг одоо би сонгоод байна тий. За би сая энэ дээр copied text гэдгийг сонгосон байгаа. За ингээд би өөрийнхөө их сурвалжийг яг нь текст хэлбэрээр өгч юм гэсэн үг. За би жоох хүлээн яагаад гэвэл энэ лаборатори маань одоо миний өгсөн их сурвалж дээр тулгуурлан мэдээлэлээ ерөн сурвалж одоо их сурвалжаа бэлдэж байна гэсэн үг. За тэгээд би ингээд материал гаргаад ирэнгүүт би юу хийх вэ гэхээр ерөнхийдөө энэ дээр би нөгөө юу хэлэх гэж байна. Слайд бэлдүүлэе гэж бодъё тий. Би слайд бэлдүүлэе. Одоо эсвэл би дан подкастд зориулаад аудио overview үүсгэж болно тий. За мөн слайд үүсгүүлж болно. За тэгээд шууд видео болгуулж бас болно. За мөн мэдлэгийн одоо нөгөө map үүсгэж болно. Mind map гэдэг. За энэ болохоор ерөнхийдөө оюуны зураглалыг энэ mind map-аар илэрхийлж болно. За ингээд репорт тайлан байлгаж болно. За мөн флаш карт буюу мэдлэгийн карт болгож болно. За квиз буюу сорил болгож болно. За мөн инфографик болгож болно. За ингээд мөн их үснэг хэлбэрээр дата өгөгдөл цуглуулж бас болно. За ингээд одоо надад шаардлагатай бүх хэрэгслүүд бол энд ингээд байж байна. За би одоо нөгөө даалгавар өгнө те. Би одоо энэ сэдвээр за би монголоор бичиж энэ сэдвээр надад слайд подкаст юм уу эсвэл те энэ сэдвээр надад подкаст бэлтэж өгнө үү. Тэгээд энийг болохоор монголоор гэж биччихье. За ингээд нөгөө юу маань бол ингээд үүсгэж эхэлж ин гэсэн. За их сурвалжаасаа мэдээлэл авангуудаа надад юу гэж хариулж өгнө гэхээр
За би таны хүсэлтийн дагуу уламжилт номыг технологиор баяжуулах нь хүүхдийн сурах эрхийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн сэдвээр Монгол хэл дээр подкастыг бэлдэж байна. За үүнийг юу гэж хэлж ийнэ вэхээр deep dive гэж хэлдэг. Энэхүү подкаст нь эцэг эхчүүдэд зориулагдсан бөгөөд интерактив технологи нь хүүхдийн танин мэдхүй сурах хүсэл эрмэлзэлд хэрхэн эргээр нөлөөлдөг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл энгийн бөгөөд сонирхолтой байдлаар хүргэх болно. Подкаст бэлэн болоход хэдэн минут шаарддаг бөгөөд та студио эсгээс явцыг нэмэх боломжтой гэдэг ингээ надад хариултыг өгч байна. За тэгээд скриптийг нь одоо монгол хэлээр харах боломжтой юу гэж надад асууж байна. Интерактив ном хүүхдийн төвлөрөлд хэрхэн нөлөөлдөг вэ? Эцэгчүүдэд зориулсан өөр ямар сонирхолтой сэдвүүд байгаа вэ гэсэн бэлэн надад асуултууд санал болгож байна. За тэгэхээр би яг энээсээ нэмээд одоо эндээс нь сонгоод ч юм уу хийлгэж бас болно. За энэ тохиолдолд болохоор би их сурвалжаа өгчихсөн. Одоо надад хондоо энэс илүү хэрэггүй байгаа гэж үзэж байна. За тэгэхээр бүгдээрээ жоохон хүлээх шаардлагатай. За тэгээ хүлээж авах орондоо бүгдээрээ өөр зүйлүүдийг бас хийж иж болно. Гэхдээ энийгээ хэдүүлээ юу яаж болохгүй. Хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулахгүй тулд өөр зүйлүүдийг давхар хийгээд явж иж болно. За тэгээд ер нь эндээ зориулаад бас нөгөө юунуудыг промптуудыг Gemini хиймэл оюун ухаанаараа бас бичүүлж болно. За энэ хооронд хэдүүлээ аудио бэлтжиж байгаа хооронд бүгдээрээ ноутбук LM-ийнхаа юутай танилцчихъя. За ингээд. За бүгдээрээ ер нь бол одоо сурагчгээс ч юм уу шаардлагатай мэдээлэл авах дефусроо болгож чичээд бэлтгэх гэж байгаа тохиолдолд энэ upload files гэдгээрээ өөртөө цуглуулсан байгаа файлуудаа оруулчихна. За тэгээд YouTube дээр байгаа бэлэн хичээлүүдээс бас санаа аваад бэлтгэж болно. За тэгээд drive руугаа бас орчуулна. За ингээд хэрвээ YouTube руу орох гэж байгаа бол яах нь вэ? Энд дээр энийгээ дараад энэ дээр шууд линкээр байрлуулцдаг гэсэн үг. За тэгвэл бүгдээрээ YouTube руугаа ороод интерактив дасгал гэдэг юм уу. Ер нь интерактив дасгал даалгаврыг одоо бэлдсэн бичлэгүүд байна уу те. За энэ дээр бол Moza Book гэж байна. За энэ сүүгийн бүснэр интерактив гэж байна. За ингээд иймэрхүү хөөрхөн юм уу. За энэс их хөөрхөн байна. За энийг би хийгээ надад бас таалагдчихвэл. За энэ хөөрхөн байна те. За энийг би юу гэнэ линкийг авъя гэвэл share дээр дараа copy хийгээд тэгээд энэ дээр хөвөл тавиад тэгээд insert хийгээд оруулчихна гэсэн үг. За ингээд insert оруулчихна тий. За ингэж болно. За тэгээд энэ хооронд миний аудио подкаст маань үүсэж байна гэдэг ингээд бас нэг харчихъя. За тэгээд дараа нь болохоор энэ миний эндээс болохоор юу гэхээр надад нөгөө юу интерактив даалгавар. За би одоо шийдвэр 6-р ангийн мэдээллийн технологийн хичээлийн компьютер сэдвээр интерактив даалгавар үүсгэнэ гэдэг нь оруулчихъя тий. За тэгэнгүүт энэ бол надад одоо PowerPoint дээр интерактив үзүүд нь яаж бэлдэж болох вэ гэдэг юм санааг өгнө гэж би бодож байна. За сайн байна уу 6-р ангийн мэдээллийн технологийн сэдвээр жинхэнэ хүчин таны оруулсыг сурвалжид үндэстэн ажилдагт оршдог. Ингэснээр мэдээлэл илүү үнэн зөв таны хичээл хөтөлбөрт бийцэн байх болно. Та хамгийн түрүүнд зүүн талын source panel сурвалжийн хэсэг рүү сурах хүчийг
хичээлийн контент эсвэл PDF файлаа оруулна уу гэж байна. За тэгэхээр энэ рүү юмнуудаа оруулаарай гэж байна. За их сурвалж оруулсны дараа студио панел хэсгээс дараах интерактив материалуудыг нэг товшилтоор үүсгэх боломжтой. Квиз үүсгээрэй гэж байна. За тэгвэл квиз маань энд байж байгаа тий. За энд байж байна. За мөн флаш карт үүсгээрэй гэсэн энд байж байна. Студи гайд гэж байна. За энэ нөгөө нэгсэндээ гадаад хэлээр нөгөө юу хөтөч гадаад хэлний хөтөч хичээлийн гол ойлголтыг багтаасан хөтөч гэсэн үг тий. За хэрв танд одоогоор бэлэн файл байхгүй бол Fast Research эсвэл ашиглан интернетээс удаан мэдээллийн технологи хичээлэн материалыг хайж өгөх үү гэд ингээд хэлж байна. Fast Research гэдэг нь болохоор нөгөө хүн хаалт тийм ээ. Хүн хаалт хийж үү гэдэг нь энэ явж байна тийм. Энэ дээрээ дараад хүн хаалт хийх шаардлагатай бол энэ дээр байна гэсэн. За энэ уншиж байгаа орнд бүгдээр энийг танилцъя. За энэ дээр Fast Research-тэй бүгдээрээ даръя. За тэгээд энэ дээр болохоор нөгөө Deep Research гэж байна. За мөн Fast Research гэж байна. За тэгэхээр яг гүн хаалт хийх шаардлага байна уу? Хэдүүлээ зүгээр энийг сонгочих бас болно. За энэ дээр болохоор надад ийм асуултуудыг санал болгож байна. Тийм ээ. Интернетээс хичээлийн материал хайж өгнө үү? Компьютерийн дангуудыг нэрлэх сонирхолтой даалгавар хэрхэн хийх вэ? Их сурвалж оруулах бол шууд асуулт хариултын тест үүсгэж болох уу? За энийг би сонгочихъя. Энийг оруулчихъя. За ингээд эндээсээ ингээд Fast Research дээр интернетээс энэ компьютер зэрэг материалыг хайж олоод түүндээ үндэслэн илүү чанартай тест үүсгэж болно. За та тийм би шууд эхлэхэд бэлэн байна гэж байна. За энэ дээр болохоор би ерөнхийдөө энийг дараад үзье. За энэ дээр энийг дараад илүү хайлт хийх нь харчих тий. За энэ дарчихсан байгаа учраас надад хайлт хийж байгаа. За тэгвэл би ингэчээ. Нөгөө мэдээллүүдээ ингээд оруулчихсан байгаа юм тий. Даалгавар бичиж нөгөө энийг сонгоцсон байгаа шүү дээ. Ингээд хайлтыг эхлэвч. За одоо болохоор хэдүүлээ нөгөөдөө үүсч үү гэж шалгах чи тэр хооронд. За тэгэхээр миний подкаст үүссэн байна. Энэ подкастны скриптийг монгол хэлээр энэ подкастны скриптийг харах боломжтой юу гэдгсэн чинь ингэж байна. Тиймээ боломжтой таны их сурвалж болон хүсэлтийн дагуу уламжлал номыг ингэж скриптийг бэлтгэлээ гэд ингэж надад ингэж бэлдэж өгч байна те. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр нь яах нь гэхээр скриптийг бэлдүүлж өгөөд бичлэгэндээ энийг оруулаад нөгөө энэ хоёр хүн яриад тэгээд энэ өгүүлбэрүүдээ шууд хуулаад тавьчих болох нэ. За эсвэл мөн энийг дуурайлгаад хэдүүлээ яах вэ гэхээр яг энэ нөгөө орчуулад өгсөн байгаа учраас энэ дөрөөр нь хэдүүлээ хийлээд шууд дуурайгаад подкаста бас бэлдэж болно. Нэгсэндээ подкаст хийхдээ нөгөө өөртөө ярих яриагаа шууд хиймэл оюуханаа бэлдүүлчихэж байна гэсэн үг. За ингээд подкастны санааг ингэж гаргаж өгч байна. За мөн энэ дээр бол ингээд дахиад цааш нь яваад гоё асуултуудыг ингээд надад санал болгоод байна. За ингээд энэ дээр бол бүгдийг надад ашиглах юм боломжтой байна. Тэгээд эдний бүгдийг тайлбарлах юм бол маш олон цаг орно. За тийм учраас за энэ бол хүн хаалт хийхдээ ингээд жоохон цаг авна. За энийг бас төвчээртэй хүлээх ёстой. Энэ хооронд юу хийх үү гэдгээ бас төлөвлөж явах хэрэгтэй. За ингээд 6 дугаар ангийн материалуудыг интернетээс хайж өгнө үү гэд би энэ дээр хэлээд даалгавар гэдсэн. За хайж байгаа. За энэ дээр ингээд энэ хүн хаалт хийхгүйгээр байгаа мэдээлэл дээрээ ингээд тулгуурлаад энэ юм хийх үү гэдэг дандаа асуугаад байна. Тэгэхээр байгаа мэдээлэл маань хангалттай гэвэл заавал хүн хаалт хийхгүйгээр эндээ ингээд байгаа мэдээллээрээ хийж бас болно. За ингээд өөрийн гэсэн хувийн лабораторийг ингээд өөрөө үүсгээд одоо эдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх
боломж бол бүрдсэн байна. Тэгэхээр та одоо шууд эхлэхэд бэлэн үү гэж асуумаар байна. За ингээд энэ подкастыг монгол хэлээр үсгэж болно. За мөн дахиад би яах вэ гэхээр энэ слайд